Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгахын үзэл бодлын зүрэг нэвтрүүлгийнхаа дугаарыг шууд та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдөр би нэвтрүүлэгтээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эренцэн давгийн давгийг урлаа. За тэгэхээр би одоо энэ ярилцлага хийсэн энэ он жилүүдэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хүмүүстэй одоо бүгднтэй нь биш юм их олонтой нь ярьсан байна. Бэлэг тухай, болормаа, баттуулга гэл одоо их олон хүнтэй ярьсан байт юм байна. Тэгээд та бол одоо дөнгөж сая ажил авч байгаа хүн. Тэгээд би энийг яагаад хэлээд байна гэхдээ зэрэг яг үе өөрөө онцлогтой байгаа. Надтай ярилцж байхдаа тэд нэр яг тулгымцсан асуудлуудаа ярихаар тусдаа дандаа өөр байсан. Таны яг энэ цагийн онцлог нь юу юм? За танд орон минь төргий. Тийм магад тийм. Хүн болгоны одоо бодож байгаа, сэтгэж байгаа, тэгээд ажлынх нь арга барил гэдэг ингээд өөр л дөө. Тэгэхээр магад миний хувьд зүгээр энэ үеийн онцлогийг та хэлээч гэвэл би бас 2-3 зүйл дээр төвлөрч хэлмээр санагдаад байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн эрх зүйн байдлын орчин ямар нөхцөл байдалтай байгаад байгаа, энийг хэрхэн сайжруулах ёстой юм ч гэдэг юм уу. Нийслэлийн иргэдийн хурал нь хот нийтийн аж ахуйн ажлын хүрээнд явагддаг хэдэн дүрм журам дэд хөтөлбөр баталсан ийм иргэдийн хурал байх уу? Өгвөл энэ глобалчлагдж байгаа дэлхийн ертөнцийн чиг хандлагатай уялдсан ийм одоо хотын хөгжлийн бодлогын асуудлыг ярьдаг ийм иргэдийн хурал байх уу гэдэг хоёрын л дэнсэн дээр л би одоо өөрийгөө тавьж дэнслүүлнэ гэж бодож байгаа шүү дээ. Гэтэ та сүүлд нэг өгсөн ярилцлага дотор хэлсэн байлээ л дээ. Надад бас маш бага хугацаа байгаа гэдэг. Гэтэ та 2.5 жилийн иргэдийн хурлын төлөөлөгч байгаад өнгөрөөчлөө. Одоо 1 жил 1.5 байна байхгүй тий. Тийм байна. Тий. Тэгэхээр энэ бага хугацаанд таны сая тодорхойлдог 3 чинь багтах уу? Амжих уу? Тий. Магадгүй багтах сэтгэл байвал багтааж болно. За зүгээр за яг хөдөө нэг ажлын байрны тодорхойлтын хүрээндээ ажиллаад явдаг хүмүүсийн хувьд бол энэ бүр их жижиг хугацаач байж магадгүй. Зүгээр ажил хийж чи амжуулт чи одоо өдрийн ажлын цагийг ямар нэгэн байдлаар бас үр бүтээлтэй өнгөрөөё гэсэн хүнд бол энэ бас тийм ч бага хугацаа биш. Тэгэхээр зэрэг би бол ямар ч байсан одоо иргэдийн хурлыг тэгээ хотын удирдлагын багтаагаа нийлээд одоо энэ саяны хэлсэн 2-3 хаан зорилтын хүрээнд бол одоо ажлаа чиглүүлээд явна л гэсэн юм л одоо эрхэм бодолтой байна ямар ч байсан. Тэгсэн за үнэхээр эрч хүчтэй эхлэл гэж хэлж болохоор та ярьж байна те. Тэгтээ биш үү? Ер нь ямар эрх мэдэлтэй ажил юм бэ энэ? Тийм хотны аж ахуйн ажлын хүрээнд бол би ч эрх мэдэлгүй шүү дээ. Тэр бол одоо бүх эрх мэдэл нь хотын даргад байдаг. За хотын даргын төсөв тэгээд нийслэлийн одоо хотын даргын 4 жилийн мөрийн хөтөлбөр, жил жилийн нэг үндсэн чиглэлгээл одоо бидний цаасан дээр буулгадаг нэг юмуд байдаг юм аа. Одоо энэ бол одоо ерөөс ингээл үе үеийн хотын дарга нар чийжсэн, хурлын дарга нар ч тэрийг баталж өгч ирсэн. Гэхдээ энэ уламжлалт арга барилаас бид өнөөдөр ер нь бол татгалзах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэний үр дүн ямар вэ гэдгийг хэн нэгэн бас цэгнэх хэрэгтэй байхгүй юу? Ийм цаас үйлдвэрлээд та хотын дарга би хурлын дарга байлаа гэж бодоход та надад ажиллаа тайлгнадаг, би таны ажлыг дүгнэдэг ингэж ийм маягтай явсаар ер нь бол 27 жил өнгөрсөн. Гэхдээ энэ маань хэр зэрэг өгөөчтэй байсан бэ гэдгийг яагаад ч юм эргээд бодож үзэх хэрэгтэй байхгүй юу? Энийг ч бодож үзэхгүй байгаа. Яагаад? Тэгэхээр би бол энийг одоо бодож үзэх хэрэгтэй. Цаашдаа өөрөөр хэлбэл энэ одоо нэг юм ажлын байрны тодорхойлтын хүрээнд ажиллаж амьдардаг энэ арга барилыг жоохон ч гэсэн өөрчлөх хэрэгтэй л гэж хэлмээр байна. За би одоо үндсэн яриа руу орохоос өмнө бас нэг зарим нэг асуулт тавья гэж бодоод байл. Дөнгөж та дарга болчоод али төлөөлөгчдөө хуралдаа ороорой гэл ингээл дуудаад байгаа бичлэг чинь сошиалд явж байгаа юм. Тэгээ одоо бид нар яг өнөөдрийн бид нар чинь их хурал нь гацаад өчнөн хоногоор хуралдадгүйг нийслэлийн төлөөлөгчд иргэдийн төлөөлөгчдийн хурал нь бас тэгээд идэх хараад байна л да. Тэгэхээр одоо байдал яаж байна? Энэ бол нэг нэлээд хэдэн хоногийн өмнөх юм яриад байна шүү дээ би тий. Тийм ээ. Тэгээ орж ирсэн хүмүүстээ баярлаа гэж хэлээд ах шиг байлээ. Та зөв харсан байна. Ер нь зүгээр энэ нам доторх одоо үзэл бодлын зөрүүч гэдэг юм уу? Улс төрийн нам бас тодорхой хэмжээнд өөрийгөө одоо эргэж харж явах ёстой, үйл ажиллагаагаа дүгнж явах ёстой гэдэг агуулгаар ч юм уу магад сая нэг жил гарангийн хугацаанд ингээд манай нам дотор тодорхой хэмжээний одоо нэг үл ойлголцол гэх юм уу ийм зүйлүүд бол үүссэн. Үүнтэй уялдуулаад улсын хурал болоод нийслэлийн иргэдийн хурал дээр одоо үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох ийм зүйлүүд бол ажиглагдсан нь бол нууцгүй үнэн. Тэгээд таа ч гэсэн сая хэллээ. Ер нь хурлын үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдоод байсан. Одоо сая би ажиллаа асааруулж штэ. Тэгээд сарал болж байна. Тэгээд энэ хугацаанд бол 3 удаагийн тэргүүлжтэй хурал хийсэн байна. 1 удаагийн том чуулган хийсэн байна.
Тэгээ ямар ч байсан бүтэн өдрөөр сааддаг байсан иргэдийн хурал бол нэг цагийн дараа зарласан цагаас цагийн дараа хурал эхэлсэн. Дундуур нь бол одоо ингээд төлөөлөгч нар одоо бас юу гэдгийг орж гарах юмнууд байсан та би одоо байгаа амьдралыг ярьж шүү тань тий. Тэгээд таасуус учраас. Тэгээд тэрний юу гэхээр зэрэг би нөгөө байхгүй хүмүүсийн нэрийг хэлэх гэхээсээ энэ удаадаа жоохон татгал заад хүндлээд нөгтөө хүндлээд тэгээ байсан улсуудад нь баярлалаа гэж хэлж байгаа. За тэр хуралдаа сууж байна. Тэднэрт баярлалаа гэж хэлсэн байхгүй. Наа чи бас арга байна шүү. Гэхдээ та энэ бичлэг ингээд цасагдах таны санаа байсан уу юу? Гэхдээ би тэр зүгээр тухайн үед л тийм тэгээд шууд цагийн дараа ихэлсэн бол зөв байна. Тэгэхээр Сөтк өнөөдөр ямар ч үсэн энэ сошиаллын хүч гэдэг бас их байна шүү. Тэгэхээр одоо богинохон цаг хугацаанд таны сая хэлсэн шиг тэгэж цаг хугацаа болгоныг ашиглаж ажиллахад бол төлөөлөгчдийн ч өөр маш чухал шүү дээ тийм ээ. Гарцсан байхгүй тийм. Одоо би нэг одоо яг үндсэн яриа руугаа орё гэж бодоод байна. Тантай нэвтрүүлэгтээ урьдчаал за одоо ер нь урд өмнө иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарагтаа юу гэж ярьж ялаа энэ төр гэд ингээ бодохоор ерөөсөө их захгүй хотын одоо ерөөсөө бүр бүгдийг ярьдаг байсан байна л да. Дээхүү үед бол эн чинь байшингийн дулаан хангамж, дулаан тасарчин, масарчин гэрж ярьдаг байсан байна одоо тийм. Тэгэхээр би нэг л зүйлийг илүү танаас тодруулж ярих гэж бодоод байна л да. Энэ бол таны яриад эхэлсэн байлээ. Улаанбаатар хотын чөлөөт бүсийн асуудал. Гэхдээ бид нар энэний тухай ярих гэхлээр өмнөд төлөлийг ярихгүй болохгүй байгаа юм. Монгол улс чи өнөөдөр Алтан булаг, Цагаан нур, Замын өвдөд худалдааны чөлөөт бүстэй. Чойрд эдийн засгийн чөлөөт бүстэй юм байна. Байна гэж хэлдэг учир юу гэвэл өнөөдөр бид нар нүдэндээ хараагүй гартаа бариагүй. Ингэж яхад Улаанбаатарын чөлөөт бүс гэж та тэгвэл эдийн засгийнхын юм уу, үйлдвэрлэлийн юм уу, худалдааных юм уу, аль чиглэлээр нь яаж санаач багтаад энэ яаж бүтэх юм? Өмнөх жишээнүүд их л гонигтай байна шүү дээ. За яг зөв. Ер нь чөлөөт бүсийн тухай ярих юм бол бид товчхон түүх дүрдээд эхэлж л дээ. Хүмүүс сонирн байж магадгүй. 95 онд улсын их хурл 87 дугаар тогтоолоор Монгол улсын чөлөөт бүсийн тухай үзэл баримтлагын чимээг баталсан. Тэгээ тэр үед бол одоо Монгол улсад чөлөөт бүсийг байгуулах бол яах вэ гэдэг гол үндсэн зарчмуудаа тэр үзэл баримтлал дотроо бол суулгаж улсын их хурлын тогтоол гарч ингээд нэг юм аль биесны бичиг баримт батлагдажсэн. Тэгээ тэрнээс хойш ер нь нэг ийм өгүүлбэр үг ороод ирсэн тий. Тэгээд чөлөөт бүсийн тухай хуультай болсон 2002 онд Алтан булаг, Замын өвд, Цагаан нур гэх таны хэлээд байгаа тэр сайн шандын тусгай бүс гэдэг юм уу энэ эдийн засгийн одоо чөлөөт бүсүүд байгуулагдсан. Энээс хойш өнөөдөр хүртэл одоо ойролцоогоор 16-аас 17 жил өнгөрсөн байна. Гэхдээ энэ чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа өнөөдөр хүртэл огт жигдрээг одоо нууцгүй үнэн л энэ. Жигдрээгүй гэж эхэлсэн юм уу? За яг би бол тэгээд хэлчих жигдрээгүй. Үйл ажиллагаанд тогтмолж байгаагүй тий. Монгол улсын эдийн засаг тийм эерэг дамнуулаа үзүүлээгүй. Тэг яагаад? Яагаад болохгүй? Жил болгон татвар төлөгчдийн мөнгөөр тэр чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулах санаатай тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын ажлуудыг хийдэг байхгүй. Тэгээд тэр нь ингээд нэг л үр дүнд хүрэхгүй байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар манай энэ эдийн засгийн чөлөөт бүс рүү чинь одоо хөрөнгө авчрахгүй байна. Тэнд ажлын байр бий болохгүй байна. Тэгээ яагаад? Тэгэхээр зэрэг тэр чөлөөт бүсийн тухай хууль, үзэл баримтлал дотор өөрөөр хэлбэл ийм ухтвар нөхцлүүдийг хангасан тохиолдолд тухайн бүс нутагт юм уу одоо чөлөөт бүс байгуулж болно гэсэн санаанууд нь байдаг. Хуулийн заалт юмнууд нь. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгааг бол ерөөсөө саяны хэлсэн тэр чөлөөт бүсүүдээр тэр ухтвар нөхцлүүд нь огт бүрдсэнгүй. Өнгөрсөн хугацаанд тэрийг бүрдүүлэх гэж бид нар зүтгэсээр яваад тэгээд барсангүй. Өнөөдөр хүрсэн байна. Энд ихтэй байгаа л одоо цагийн байдал. Хаашаас зайлахгүй. Харин эсрэгээр миний харж байгаагаар бол Улаанбаатар хотод тэр хуулийн заагдсан одоо ухтвар нөхцлүүд шүү дээ. Тэр дэд үтсийн асуудал гэж юм уу, зах зээлийнх нь багт хамжаа асуудал ч гэдэг юм уу гээд бас нөгөө боловсон хүчнийх нь асуудал ч гэдэг юм уу энэ бүх гээд нэрлүүл зөндөө. Энэ бүх ухтвар нөхцлүүд нь Улаанбаатар хотод бүгдээрээ бүрдсэн байна. Түүнээс гадна хуулийн заагдаагүй ухтвар нөхцлүүд хүртэл бас бүрдчихэд байгаа учраас Улаанбаатар хотын за хүлээж аваа тэр нь юу гэсэн үг вэ? Хуулийн заагдаагүй ухтвар нөхцөл гэдэг чинь. Тэгвэл ганцхан жишээ хэлээ да. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа маш олон ихтэй сургуулиуд байгаа. Хувь хувьсгалын нийлээд. Энэ хүмүүс бол одоо ингээд бакалаврын одоо төвшингийн боловсролтой маш олон залуучуудыг ингээд төрөл бүрийн мэрэгжлэр ингээд бэлтгэж гаргадаг. Гэхдээ залуучууд маань сургуулиуд төгсөөд амьдрал дээр гарахлаа зэрэг яг тухайн ажлын байр нь байдаггүй. Тэд нар юу хийдэг вэ?
одоо бакалаврын дипломтой худалдагч бакалаврын дипломтой вакцины жолооч гэдэг юм уу те нэг ийм л ажил амьдрал дээр хийгээд явдаг. Энэ амьдралын нүцгэн үнэн. Гэтэл тухайн одоо улсын тэр тусгай бус эдийн засгийн чөлөөтөсөд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс чинь тэр хөрөнгө оруулагч нар чинь юу гэхлээр хардаг гэвэл за би тэр тусгай бус буюу Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөтөсөд хөрөнгө аваачвал миний хөрөнгөний аюулгүй байдал ямар байх вэ гэж эхлээд харддаг юм байна. Хамгийн эхлээд хардаг зүйл. Тэгэнгუутаа за хэрв хөрөнгө аваачсан чинь хөрөнгө явуулчаад өөрөө хаан ч Америк ч юм уу Япон ч юм уу үлддэггүй юм байна. Хэлийн цаана. Заавал араас нь ирдэг юм байна. Тэгэхээр араас нь ирэх тохиолдолд миний аюулгүй байдал ямар байх вэ тэргээл тэрийг харддаг юм байна. Тэгснээр бүр явж байгаад өөрөөр хэлбэл мэрэгчлээ ажиллах хүчин одоо энэ байна уу үгүй юу гэдэг ингээд маш олон зүйлийг харддаг юм байна. Гэтэл бид танд юу гэж хэлэх гээд байгаа юм бол бид нар тэр чөлөөт бүсэд одоо ажиллах залуучууд маань бүр үнэхээр мэрэгжлийн хүмүүс биш юм а гэхэд бакалаврын төвшингийн боловсралтай ийм одоо ажиллах хүний нөөцийг бид одоо өнгөрсөн цаг хугацаанд бэлдэж чадсан байна гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Гэхдээ энэ зорж бэлтгэсэн зүйл биш. За тий. Маш санамсаргүй байдлаар Монгол эцэг эхчүүдийн хүүхдээ одоо үр хүүхдээ эрдэм боловсралтай болох гэсэн нэг ээж аавын тийм халуун сэтгэл байдаг байхгүй. Тэрэн дээр Гэхдээ одоо ингээд цаашаа яруу зөнтэй. Тий, наадах чи ярих юм бол тэр бакалаврын диплом чинь чадaltaй юм уу жинлүүрийн тавган дээр тавьвал яах ингээд зөндөө юм болно. Нэг асуулт байна. За одоо ямар ч байсан засгийн газрын хэрэглэх газрын дарга бол энэ асуулыг судалж үзээгээ тогтоод гаргацсан байна шүү дээ. Тэгсэн сая 1 сард гаргасан. Тийм. Аэросити буюу хөшгийн хүндийн буудлын тэр хавцаар бол болж таарах гэдэг шүү дээ, тий. Тэгсэн байлаа. За чөлөөт бүсгээд ингээд ерөнхий яриад юм бид нар. Энэ юу юм худалдааных байх юм уу? Эдийн засгийнх байх юм уу? Одоо тэр бакалаврын дипломтой хүүхдүүд ажиллана гэдэг одоо хөнгөн үйлдвэрлэх холбоо байх юм уу? Энийг тодорхойлсон юм уу? За ер нь бол дэлхийд дээр 3500 гаруй чөлөөт бүс ажилладаг юм байна. Тэгээд 4-5 янзын хэлбэрээр сая таны нэрэлдгээр олон янзын хэлбэртэй. Миний ярьж байгаа тийм би бол одоо энэ ихтэй сургуулийн эрдэмтэн судлаачид доктор багш нартай ярилцж байхад бол Улаанбаатар хотод бол зүгээр л шууд чөлөөт бүс гэдэг агуулгаар нь одоо хөгжүүлэл ямар нэг тодорхойлтгүйгээр ингэж хөгжүүлэл илүү оновчтой юм байна. Гэхдээ тэр дотороо 3 кластер байх хэрэгтэй гэдэг саналыг бид нэлээд удаан хугацаанд ярилцсан. За тэр нь нэгдүгээрт өөрөөр хэлбэл олон улсын санхүүгийн төв буюу аялал жуулчлалын гол зангилаа бүс байя. Өөрөөр хэлбэл бид нар чинь нэг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт бол Улаанбаатар хотыг зүүн хуваад Азийн аялал жуулчлалын төв хот болгоно гэдэг ингээд зорилт төвшүүлсэн шүү дээ. Бүх бодлогын бичиг баримтанд байгаа. За тэгэхээр зэрэг яг тэр агуулгынхаа хүрээнд нэгэн зорилтоо тэгээд төвшүүлсэн юм чинь засгийн газар байна, хотын засаг дарга байна. Тэгэхээр зэрэг олон улсын санхүүгийн төв буюу аялал жуулчлалын гол зангилаа бүс. Тэр нь хаана байх вэ гэхээр зэрэг бидний төсөөснөр. Би бол одоо төсөөллөө ярьж штэ. Бидний төсөөснөр буян тухай орчимд 3000-аас 4000 орчим газарт одоо энэ гол тусгай бүсэнд байх юм байна. Энэ бол нэг юм кластер байна. За хоёр дахь том миний хамгийн их эрхэмлж байгаа кластер нь юу вэ гэвэл үйлдвэрлэл инновацийн гол зангилаа бүс байна. Өөрөөр хэлбэл энд бол одоо нэг олон 10 үйлдвэрүүд шинээр бий болох бизнесмэнүүд бизнесээ тэлж болох ийм одоо эдийн засгийн тусгай бүс үе ийм орчин бүрдүүлж өгөө. Тэр нь хаана байх юм бэ гэхлээр зэрэг одоо энэ хаан үйлдвэрийн 14 дугаар хороо үе үлзийт хороолол үлзийт хороол маань баруун талдаа туул голтой хил залгадаг. Туул голын баруун гар талд нь бол дахиад хил залгаад эмээлт үйлдвэр технологийн парк гэдэг ингээд тэр маань ингээд яг хилэлдэг байхгүй. Тэгэхээр энэ бүс нутгийг өөрөөр хэлбэл үйлдвэрлэл инновацийн зангилаа бүс болгоод ингээд хөгжүүлэх юм бол Улаанбаатар хотын олон 10,000 залуучуудыг бид нэр ажлын байраар хангаж чадах юм байна гэдэг нэг ийм одоо санаа явж байгаа. 3 дахь гол зангилаа санаа нь юу вэ гэвэл ерөөсөө хөшгийн үндийн нис хонгоцны буудлыг зүшгэлээд Тээвэр зуучин гол зангилаа бүсээ энд байгуулъя. Өөрөөр хэлбэл Хуура порт байгуулъя. Тэгэл одоо энэ тээвэр зуучин чиглэлийн бүх компаниуд DH энтерээс ахуулаад бүх компаниуд тэнд одоо офисаа барих хэрэгтэй, тэнд төвлөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ягаад хөшгийн үндийн нис сонгоцны буудлыг одоо би сонгож авч байгаа гэхлээр зэрэг яг тэр онгоцны буудлын хажуугаар чинь богдхон төмөр замын тараас ингээ явж байгаа. Засгийн газараар батлагдсан. Тэр төмөр замын тараастай параллельны AH3 гэдэг Евразийг холбосон одоо хурдны замын тараас бас ингээ батлагдчихсан явж байгаа. Тэгэхээр тэр чөлөөт бүс гэж юм чинь ингээ хүнтэй зүйрлвэл
хүнийг жижигдэг нэг 2-3 артерийн судас байдаг юм байна л да. Тэгвэл тэр чөлөө төсөө чинь амьдруулчих магадaltaй тэр артерийн судас нь юу юм гэхлээр зэрэг агарын тээвэр, төмөр замын тээвэр, авт замын тээвэр гэсэн энэ 3 сүлжээ тэр бүс нутгийг ямар нэгэн байдлаар ингээд сүлжээлд ороод гарсан л байвал энэ чөлөөт бүс гэж энэ тусгай бүс маань амьдрчих магадaltaй болдго юм байна. Тэр агуулгаар нь би ийм 3 кластераар өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүсийг бид нэр хөгжүүлэх боломжтой гэж хэлээд байгаа. Тэгэхээр засгийн газрын сая 1 сарын тогтоолчин бол зөвхөн хөшгийн эндийн сонгоцны буудлын дэргэд байгаа IRCT гэдэг хотын одоо тий хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд тэнд одоо Улаанбаатар чөлөөт бүс байгуулах боломж байгаа эсхийг судал гэдэг барилга хот байгуулалтын яам хотын захиргаа хоёрт бол үүрэг өгчихсөн. Тэгээ энэ сайн мэдээ. Засгийн газар олж харж штэ асуудлыг өөрөөр хэлбэл. Тэгээ би энэ чөлөөт бүс юмыг юу гэж хэлэх гээд байгаа юм бол ерөөсөө Улаанбаатар хотын маш олон тулгымцсан асуудлууд байгаа. Та түрүү ярианы ихэнд ярьжсэн та. Тий. За тий. Одоо нэг юм асуух гэдэг. Та бол ингээд яг өөрийнхөө изээ энэ төсөөлөлдөө ингээд автцсан хүн байна л да. Би тэгэж харж байна. Изээ санаа гэдэг их чухал. Энэ бол маш чухал. Би ойлгож байна. Тэгтээ штэ шийдвэр гаргах нь засгийн газар улс их хурал штэ. Яг зөв. Тэгээ эн чинь судалгаа хийх. За мэдээж та энэ яриад явж байгаа юм чинь эрдэмтэн судлаачтай уулзснаа ярьж байна ингээд. Төрийн бус байгууллагын даа уулзсан. За хамгийн ихний асуулт хотоос гарсан 28 гишүүн чи энийг хэр ойлгож байгаа? Яг зөв. Өөрөөр хэлбэл хамгийн эцсийн шийдвэр улсын их хурал дээр гарна. Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хэсэг тухай асуудал дээр тулгуур. Яг ингэж асуугаад байна гэхэлэр шүү дээ. Өнөөдөр бид нар чинь энд бичлэгтэй бичлэггүй илчлэлт улс төржилтэйг сонсохоос биш ажил нэг сонсохгүй болчиход байна удаа л гэж би айгаад байна л та. Гэхдээ одоо бол ийм ажил хэрэгч хүмүүс ялангуяа хувийн эвшлийнхэн бас нэг санаачлаг гаргаад те хөгжлийн төлөө бодлого ярьж байгаа хүмүүсийг бас тодорхой хэмжээгээр сонсдог болсон гэдэгт бол би огт эргэлзэхгүй байна. Ер нь гэхдээ санаа гэдэг бол тухайн ажил бүтэх амжилтанд хүрэхийн бас нэг 50 орчим хувийг бүрдүүлдэг гэж те. Үгүй эхлэлийн 50 байхгүй. Эхлэлийн 50 ч юм уу. За ок. Тэгээ зөвшөөрье хоёлаа. За ер нь бол 28 их хурлын гишүүний би бараг цэн хагасцаанд уулзсан. Яг бичлж уудсан. Бүгд дэмждэг. Ер нь бол наадсан Улаанбаатар хотын хөгжлийн дараагийн одоо нэг том одоо концепт гаргалгаа байж болох юм аа. Өөрөөр хэлбэл бид нар ингээд аз жаргалтай хот гэж ямар хотыг хэлдэг юм бэ гэл ингээд зөндөөл ярьдаг. Хот нь аз жаргалтай болох ч юу байх вэ? Өөрөөр хэлбэл тэнд ажиллаж амьдарч байгаа та би энэ залуучууд одоо ингээд энэ хүмүүс л одоо ямар нэгэн стрессгүй тэгээд аз жаргалтай байх тухай ойлголтыг л хэлдэг гэж би хувьдаа ойлгодог шүү. Тэгэхээр тэгвэл хүн хизээ аз жаргалтай болдго юм бэ гэдэг асуулт бас дахиад гардаг байхгүй юу? Хүн хизээ аз жаргалтай болдог вэ гэдэг. Үгүй харин би миний тулгаж асуугаад байгаа учир тэр байхгүй юу? Их хурал дээр шийдвэр гарах юм бол 28 хүн байгаа юм бол тэд нар тань шиг ойлгосон байх л учиртай шүү дээ. За жишээлбэл Жавхлан гишүүнтэй уулзсан уу? Жавхлан гишүүнтэй уулзааг байгаа шүү. Ер нь бол бас тодорхой хэмжээнд засгийн болоод бусад ажил албан тушаал ажиллаж байгаа их хурлын гишүүдтэй нэлээдгүй зөвлөлдсөн. Сая жишээ нь ингээл наашаа би гарахын өмнөх нь надтай 2 их хурлын гишүү байсан. Хоёулаа нийслэлд сонгогдсон 2 их хурлын гишүү. Нэг нь Баянзүрх, нэг нь Сонгодог. Бас л яг энэ асуудлаар надтай ярьсан. Тэгээ засгийн газрын хэмжээнд бас нэг ажлын хэсэг байгуулах тухай яриануд явж байна. Чиний яриад байгаа зүйлийг одоо бас ингээ сонсомоор байна. Чи бид хэдэн их хурлын гишүүд бөөгөнчүүл чи хурц ирээд нэг цагийн ч юм уу презентацийн тавих боломж байна уу гэсэн би байгаа л гэж хэлсэн. Миний бүх асуудал бэлэн байна. Та нар хүсээд надад цагаа хэлвэл би та нартай очиж уулзъя гэдэг чинь хэлжэл хүрээд ирсэн. Дахиад цаг хугацааны асуудал байна. За одоо яарах хэрэгтэй байна. Тий одоо эднэрийг чинь ойлгуулнаа. Эднэрийг чинь гэдэг би их жоохон тийм хэлчлээ. Энэ гишүүдийн чинь ухаан санаанд нь одоо таны мэдхүн сургалтын соён гэгэрүүлэх ажилтаа хийх нь шүү дээ. Дараа нь судалгаагийн чинь шалгана. Энэ хугацаанд ер нь жоохон явуулаад ядчил ер нь байгуулъя. Дараагийн 5 жил гэхэд бид нар байгуулсан байх юм. Ягаад гэвэл би энийг яриад байгааг бол таны өмнөх дугаарт хотын дарга байсан Батүл оролцохдоо. За яг юун дээр хамгийн их харамсаж явдггүй өнгөрсөн одоо хотын дарга гэсэн чинь метро барьж чадаагүй дээ гэж хэлсэн байхгүй юу. Тэгэхээр дараа нь үгүй ядаж хөдөлгөж чадаагүй юм даа гэж бодохгүй тулд одоо өөр ямар арга байна? Тийм ээ. Цаг хугацааны. Тийм. Тэгэхээр энэ миний харж байгаагаар бол энийг бүр ингээд би хүсэх биш. Тэр 28 их хурлын гишүүн ойлгох биш. Тэгээд их хурл юу илээ гэж анзаарах биш. Ерөөсөө нийслэлчүүдийн сая 400 мянган хүний л одоо хүсэл мөрөдөл болох хэрэгтэй. Тэхийн тулд одоо хүн болгон өөрөөр хэлбэл эн чинь
хүн болгонтой хамааралтай, өрх болгонтой хамааралтай ийм л хөгжлийн гол асуудал яриад байна шүү дээ. Тэр чөлөөт үсгийн асуудал чинь эцсийн зорилго нь юу юм бэ гэвэл олон 10 мянган ажлын байрыг л бий болгох гэдэг байгаа. Тэгээ би түрүүн танд нэг үг хэлсэн чинь та намайг тасалдсан шүү дээ. Хүн хизээ аз жаргалтай болдгоо гэдэг. Тэгэхээр ерөөсөө хүн амжиргааны наацхийн хэрэгцээг хангаж чадах хэмжээний тогтмол орлоготой болсон үед л тайван бөгөөд аз жаргалтай болдгийм байна. Тэгэхээр тэр тогтмол орлого гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг явж ажлын байр л байгаа байхгүй юу? Ажлын байраар хүмүүсээ хангах асуудал чинь магад Улаанбаатар хотын бүх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үнц нь байж мэдхийн ер нь баг тэр гарцаа. Тийм л дээ. Тэгтэл болохгүй байгаа даа шүү дээ. Тэгээд тэр ажлын байрыг тэгвэл хэн бий болгод юм бэ гэдээ магад та надаас асуух байх л да. Тэгээд засгийн газар мөн үү гэж асуувал би үгүй л гэж хэлнэ. Биш ээ. Хотын захиргаа мөн үү гэвэл би бүрч биш гэж хэлнэ. Тэгээд хин ингэж та надаас асуув. Тэгвэл хувийн хвшлэх юм. Өөрөөр хэлбэл хувийн хвшлийн үйлдвэрлэл эрхлэгч нар, бизнес эрхлэгч нар энэ одоо ажил олгогч нар чинь манай тэр залуучуудад олон 10 мянган ажлын байрыг бий болгож өгөх учиртай гэж би хардаг. Гэхдээ тэд нар бидний хүсэж байгаа тэр олон 10 мянган ажлын байрыг бий болгох гэсэн чинь тэдэнд юу таалагдахгүй байгаа. Тэр ажил олгогч нарт юу саад болоод байгаа. Тэгээ саад болох нь ихэндээ байна. Тий. Тэгэхээр зэрэг тэр саад болоод байгаа зүйлийг нь арилгасан тийм шийдвэрийг эрх барих одоо төвшин шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа энэ эрх хүмүүд гаргах учиртай. Тэгвэл түмний эрх ашигын төлөө мэдээж судалгаа хэрэгтэй, одоо эрдэмтэн судлаачдын үгийг сонсох хэрэгтэй, бүгдээрээ зөвлөлдөх хэрэгтэй ч гэдэг юм уу. Зүгээр ганцхан хүний ярьснаар бол асуудал яригдахгүй л дээ. Ингээд бүгдээрээ ярих хэрэгтэй. Тэгээд энэ чөлөөт ус гэдэг асуудлууд би тань түрүү хэлсэн шүү. Энэ миний санаачлаг биш. Өгвөл тэр 28 их хурлын гишүүн намайг сонсох тухайч ойлголт биш. Их хурлын танхим суугаад 76 гишүүн энэ юу вэ? Яах ёстой вэ гэж бодохдооч асуудал нь биш. Ер нь бол нийслэлийн сая 400 мянган иргэн энийг бүгдээр хүсээсэй л гэж би хүсэж байна. Энэ миний амьдралд миний үр хүүхдэд хэрэгтэй учраас энэ юу яриад байгаа юм бэ? Энийг бүгдээр ярилцвал болохгүй мүү л гэж одоо ямар нэгэн байдлаар нэг тийм сэтэл өгөгдөөсөө л гэж би хүсэж байна. Одоо миний дараагийн асуух гэдэг асуулт бол ийм юмтай холбоотой юм л да. Нилийн хэдэн жилийн өмнө манай нэг сурвалжлах баг шинжээний чөлөөт бүсээр бид нар Хятад элчин сайдын яам бүр тусгайлан яг хаагуур очимоор байна гэхдээ бид нар хүсэлтээ гаргаад шинжээнд очиж тэр үйл ажиллагааг нь сурвалж. Гэхдээ бүх байгууллага оруулахгүй байсан харамсалтай. Тэгээд ерөөсөө Хятадаас гарч үзээгүй мөртлөөсөө англи хэл тэнд сурсан залуу биднэрт орчуулж явсан байхгүй юу? Ямар яг л тэр гадаад зохицсон. Тэгээд тэндээс харж хахад бол бид нар маш олон хүн тэн дээр ажиллаж байна. Маш олон хүн тэнд удтал тэр таны яриад байгаа угтур нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тэр ийм сайн жишээнүүдийг та нар хэр судалсан бэ? Би хамгийн ойрхон жишээ хэлээ л да. Жишээ нь Солонгосын Сөүл хотын дэргэд 17 жилийн өмнө тууз хайчилж байсан Инчон гэдэг одоо эдийн засгийн чөлөөт бүс байна. Мөн 3 төрлийн кластераар бас яг хөгжүүлсэн тэд нар бол. Тэгээд чөлөөт бүс гэж нэрлэжээ. Чөлөөт бүс гэж нэрлээд. Тэгээд Солонгосын тэр Сөүл хотын дэргэд байгаа Инчон ч одоо бүр хот болцсон. Бүр том дагуул хот болцсон. Дээрээс нь нисэх буудлын үйлчилгээгээр чинь дэлхийд тэргүүлж явах жишээнээс ч юм уу. 17 жилийн өмнө бид нэр хил намсан 3 чөлөөт бүс байгуулна гэж тууз ажиллаж байхад тэд нар мөн Инчон эдийн засгийн чөлөөт бүс байгуулна гэж тууз ажиллажсэн. Гэтэл тэд нар өнөөдөр ямар амжилтанд хүрсэн бэ? Бид ямар байдалтай сууж яваа гэвэл ийм жишээ байна. Өөр нэг жишээ хэлэх юм бол Хятад улс сүүлийн 3 жилд 11 эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан. Тэрний 8-ын дандаа их газрын юу нь Хятад хэд үйд юм бэ? Зөндөө тэр яг эцсийн тоог нь биелэхгүй. Бараг 40-50 байгаа бах. Их олон бах. Тэгээд чөлөөт бүс гэдэг юм чинь бол ер нь бол тийм цоошин зүйл биш шүү дээ. Энэ олон зуун жилийн турштай. 3500 гэд хэлчихв. Тэгээ одоо яг ажиллаж байгаа нь 3500 гаруй эдийн засгийн чөлөөт бүс дэлхий дээр ингээд үйл ажиллагаа тогтмол ингээд явж байна. Тэгэхээр зэрэг дэлхийн нийтийн чих хандлага бол өөрөө ерөөсөө хөгжлөөр сулвтар байгаа бүс нутаг, хөгжлөөр сулвтар байгаа хотуудынхаа хөгжлийг шин шатанд гаргах нэг арга хэрэгсэл нь магад энэ эдийн чөлөөт бүс байгуулах замаар ингээд ийм одоо хөгжлийнхаа эдийн засгийнхаа суурь баазыг одоо бэхжүүлдэг юм болцсон байна. Тэгэхээр тэр бэлэн жишээнээс бид яагаад холдох ёстой гэж л би хэлэх гээд байхгүй. Улаанбаатар хотын эдийн засгийн хөрсийг бид нэр яавал юу ч тарьсан урагчдаг болох вэ гэдгийг л юм хэлмээр байгаа. Тэгээ би түрүү нэг аюул жуулчлалын салбар бол энэ бас нэг тэргүүлэх чиглэлийн кластер байх хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Тэр чөлөөт дотор маань. Ер нь Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь бол
тэргүүлэх салбар нь бол ойрын 15-аас 20 жилдээ магад энэ аялал жуулчлалын салбар байх магадлал маш өндөр байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүү бид нар ямар хөгжлийн бодлого, эрх зүйн бодлого, дэмжлэг байх ёстой, санхүүгийн ямар схемээр бид дэмжих ёстой, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хвшлийнхнийг яаж дэмжих үү гэдэг. Тэгээ тэр хүмүүс маань юуг аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж нэрлэх чинь ямар үйлчлэгнүүдийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, ямар одоо энэ бодит сувенир одоо дурсгалын ийм гар урлын одоо бүтсэн бүтээгдэхүүнүүдийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж нэрлэх ингээд тэрэнд нь бид нар яаж туслах уу гэдэг нэг юм том бодлого байх хэрэгтэй. Гэхдээ тэргээ хөшгийн хөндийн нис сонгоцны буудлын одоо тэр хөрөнгө оруулалтын ажил одоо хөшгийн хөндийн нис сонгоцны буудлыг удахгүй үйл ажиллагаа нэгтгэх гэдэг нь шүү дээ. Тэрүүгээр өөрөөр хэлбэл 3 сая зорчих тээвэрлэх хүчин чадалтай юм том тээврийн боломж онгоож байгаа байхгүй. 1 сая зорчигч нь бол одоо дотоодын зорчигч нар байдаг гэж тооцож байгаа. Тэгээ 2 сая гадны жуулчин буюу зорчигч тээвэрлэх юм тээврийн боломж онгоцсон. Тэр хүмүүс хүссэн хүсээгүй Монголд ажил албаны шугамар эрэхтэй Улаанбаатараар дайрах ингээ хатуу тараастай. Тэгэхээр харин тий. Одоо энийг ингээд ярих нь шүү дээ. Тэрийг яаж аялал жуулчлалын салбартаа уяах байл гэж хэлэх гэдэг байхгүй юу? Одоо энэ чинь өгөөсгöd байгаа юмнуудаас бол одоо та нарыг бас ташуур авч үгүй гэдгийг харуулсаа л гэж би боддсон юм л да. Яа таны сая наад яриаг чи сонсож хахад би яагаад гэвэл сая жуулчин эрхтэл зочдуудлынхын тоож хүрэлцэхгүй тэгсэн мөртлөөсөө Баян хошуунд хотел гэдэг юунд гэр хороолдонд тийм юм барьсан байдаг. Жижигхэн байшинд хотел гэдэг нэр өгсөн гэдэг. Хотел гэдэг нэр өгсөн байдаг гэдэг ингээ ийм үгүйсгэл явдаг байхгүй. Тэгвэл энэ хот хэр бэлэн байна. За яг зүйтэй. Тий. Яг зүйтэй. Та бол одоо хамгийн эмзэг цэгийг нь олж асууж байна л да. Тэр аялал жуулчлалын салбарын одоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг тэр хувийн хвшлийнхэн маань өөрөөр хэлбэл одоо байгаа энэ нөхцөл байдлаа тааруулаад тиймэрхүү байдлаар ажилладаг баг. Тээврийн хүчин чадлынхаа нөхцөл байдалд шалтгаалдаг баг. Монголд ирдэг нэг 450 орчим мянган жуулчдыг дундаж тоошоо жилдээ ирдэг. Энэ дундаж жуулчдын нэг 80 орчим хувь нь бол одоо дандаа нэг үүргэвчтэй аялагч нар байдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэдэнд зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд нь ямар онцлогтой байх вэ гэдэг юм уу. Гэт ингээд маш олон шалтгаант нөхцлөөс хамаарат таны хэлдэг одоо тэр бэлэн биш асуудалд одоо тийм бодтой хандахгүй байна, хандлага өөр байна. Ядаж өөргөвчтэй аялагчтай оруулцдаг аятайхан гээс тавс одоо гандангийн хэдийг хэлэхээс өөр юм олдохгүй л байна шүү дээ. Тийм тэгэхээр энд ер нь дүгнэлт хийх хэрэгтэй байхгүй бид. Тэгэхээр чиг хандлагыг нь өөрчилж өгөх хэрэгтэй. Ер нь хувийн хвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг шин шатанд гаргах тухай ойлголт ерөөс огт байхгүй юм байна. За ингэнгүүт чинь нэг асуулт гарч ирж байгаа байхгүй. Хувийн хвшлийнхэн чинь хэр одоо ер нь хувийн хвшлийн PPP гэдэг одоо дэмбэрэл худалдаа ажил дүрийн танхимын дарга хасаал PPP 3 PG асуудал гэж ярьсан. Одоо яг ингээд энэ том асуудал тэртэргүй хүсэн үсээгүний сонгосны буудалтай ингээд нүүрэн тулаад ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ хувийн хвшилтэй чинь хамтарч ажиллах дарга нар бол одоо хувийн хвшилтэйг хамтарч ажиллана гэж ярих сайхан л да. Хувийн хвшил өөрөө бэлэн байгаа юу? Та нар үнэ. Хувийн хвшил бэлэн эсэх байсан гэхээсээ илүүтэйгээр бид нар ер нь бол нэг юм тэр PPP төр хувийн хвшлийн түншлэг гэдэг ингээд нэг тунхаглал байсан байхгүй юу? Цаасан дээр л тунхаглаад байсан. Тэгээд тэрийг яг ямар байдлаар бид нар одоо хамтарч ажиллах вэ гэдэг дээр ерөөсөө нэг тийм аль талд нь санаачлаг гаргаагүй. Төрч олигтой санаачлаг гаргаагүй, хувийн хвшлийнх маань ч бас олигтой санаачлаг гаргаагүй. Хатуухан хэлэхэд хувийн хвшлийнхний дунд ямар бодол байсан бэ гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр цуглуулсан. Тэгээд жилдээ хийдэг хөрөнгө оруулалтын ажлууд байдаг шүү дээ. Одоо дэд үтцийн чиглэлээр хийдэг хөрөнгө оруулалтын ажлууд. Тендер. Тэр ажилд хэрхэн оролцох вэ гэдэг л бодол байдаг. Тэгээд тэрэнд оролцож чадвал төр хувийн хвшил хамтарч чана. Магад оролцож чадахгүй бол төр хувийн хвшлийн түншил байхгүй байна гэдэг байдлаар асуудал ханддаг байсан. Хандлага саяхан шүү. Би тэгтээ бүр тэгж ярихааргүй хүмүүсийн амнаас тийм үг сонсчоод бүр гайхаа та нар одоо чинь хувийн хвшлийнхнийг манлайлах хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулдаг хүмүүс зөвхөн тендер надтай ярих юм бол дэндүү харамсалтай байна. Тэр тендер чинь орч чадахгүй байна гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр дэндүү харамсалтай байна. Уг нь бол бид нэр төр хувийн хвшлийн түншлийг яг одоо бодит утгаар нь өөрөөр хэлбэл хувийн хвшлийг бүх одоо ажиллах боломж нөхцөлөөр нь хангаж өгсөн эрх зүйн өвчнийг нь бүрдүүлж өгөх. Тэгээ санхүүгийн схемээр нь хамгийн зөв. Тэгээ хамгийн шударга тийм санхүүгийн схемээр дэмжиж өгөх тэр одоо санхүүгийн дэмжлэг нь үзүүлж чадах шийдвэрүүдийг гаргаж чадах хэмжээнд хамтарч ажиллахыг л тэгээд ард талдаа иргэдэн ажилтаа өрхөн орлоготой тэгээ хотын тулгымцсан асуудлаа бид нэр ингээд
асуудлаар нь шийдээд явсан ийм төр хувийн хөгжлийн хамтын ажиллагааг ярих болохоос ш зөвхөн татвар төлөгч таны мөнгө, оюун чимэг гихс таны төлсөн татварын мөнгөөр байгуулах гэж байгаа нийгмийн дэд үтсэн барилга байшингийн тендерийн ажил хэн орох уу хэн орж чадахгүй байна гэдэг хэмжээнд яриул. За тэгэж яриул энэ дэндүү гунигтай. Асар гунигтай. Харин тий. Тэгтээ биш үү? За таавал тийм шүүмжлэлтэй үг хэлжлээ. Тэгтээ шүүмжлэхээс арга алга да. Энэ цагийн байдал ч бас тийм сайн биш шүү. Би таны яриаг тасалчлаа. Уучлаарай. Яг одоо байгаа Улаанбаатар хотын цагийн байдал сайн байна уу муу байна уу? Одоо би цагийн байдал гэдэг нь цэргийн хүмүүсийн хэллэгээр хэлээд байна л да. Тэгэхээр зэрэг магад таавал цагийн байдал муу байна л гэх бах. Би ч зөвшөөрч байна. Өнөөдөр Улаанбаатар хотын ажиллаж амьдарч байгаа бидний энэ арга ухаан гэдэг юм арга барил яг байгаа одоо энэ амьдралын цагийн байдал бол үнэхээр гонигтай л байна одоо бид. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд бид нэр ерөөсөө шууд эргэцэн орчноосаа гэхдээ нэг их нүсэр юмрээд хэрэггүй үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг улсын их хурлаар ярьж байгаа тэрнтэй зэрэгцүүлээд нэгжин хууль Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль гэж байгаа. Тэр хуулинд өөрчлөлт оруулах асуудал төр хот амбицтай байх хэрэгтэй. Дээрээс нь нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа бид одоо шинжилээд өргөн бариад энийгээ шийдвэрлэх хэрэгтэй. Гуравт нь хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дээр бид асуудлаа ярив. Магад чөлөөтсөн тухай хууль руу саналаа хэлье. Тэгээд энийг өөрөөр хэлбэл ийм хэдхэн хуулийн дээр хамгийн ихний ээлжинд одоо зөв саналаа хэлээл магад татварын хууль руу ч юм уу тодорхой саналууд цаашаа дагалдаад явах бах. Тэгээд энэ хүрээнд асуудлуудаа яриад ингээд алхмаа хийвэл учиртай өөрөөр хэлбэл би хаврын жуулганыг алдмааргүй байна. Намрын жуулганд маш их ач холбогдол өгч байгаа. Хот өөрийн гэсэн амбицтай байх хэрэгтэй. Хот гэдэг нь бол нийслэлийн сая 400 мянган хүний амбицийг хэлээд байгаа байхгүй юу бэ? Тэгэхээр үстэй. Яг сая өөрөө яг миний асуух гэсэн асуултыг яачлаа. 3 сарын 1-нд байна. Эх орончдын өдрөөр өөрөө тэр нэг цэцэг мэцэг өргөж явж ах чинь юм уу? Ямар ч үсэн гудамжинд нэг яриа авчээ сэтгүүлч. Тэгсэн чинь шинэхэн иргэдийн хурлын дарга болсон болохоор өөрөө ч асуусан байна шүү дээ. Тэгсэн чинь өөрөө ерөөсөө Улаанбаатар хотын эрх зүйн орчин шинжилгэхэд анхаарч ажиллана гэж хэлсэн байна л да. Тэрүүгээр гарчиг тавьчих. Тэгэнгүүт надад юу гэж бодгцсон гэж. Бурхан минь дахиад ерөөсөө үеийн дарга нарын хэлдэг үг. Үгүй энэ одоо ингэж бүр дахиад яг үг үсгээр нь хэлж ин да гэж бодсон шүү дээ. Тийм ээ. Би энэ чөлөөт бүс гэдэг бол энэ миний мөрөөдөл. Би чөлөөт бүс эрх зүйн орчин хэлэх гэдэг шүү дээ. Би энэ чөлөөт бүсээ байгуулахын тулд энийг Улаанбаатар хотод байгуулахын тулд эрх зүйн нөхцөл байдлыг би шийдэхгүйгээр энэ явахгүй байхгүй. Тэгэхээр тэр миний толгойд байсан учраас надаас гудамж шууд сэтгүүл таарад асуухлаар нь шууд санаанд ороод хэлэхгүй юу. Тийм ээ. Би нийслэлийн эрх зүйн байдал шинжилэл хийх замаар Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг цаашдаа ярина л гэж хэлчихсэн. Тийм чи үе үед яригадаад байгаа шүү дээ. Одоо тэр нэг хот тосход эвгэл ингээл яригадаад байгаа. Одоо та амбицтай байна, хүсэлтэй байна гэдгийг телевизээр зарлчиж байгаа чинь нэг хэсэг юм л да. Ядаж яах л байх. Яг энэ дээр за тэгээд дараагийн асуултад тавьчээ. Та өмнөхдөө тасалсан болохоор үргэлжлүүлээд ярьж болно. За. Маш олон хүн ажилтдаг юм байна. Энийг бий болгоход одоо хувийн хвшлтэйгээ хамтран ажиллахад гэдэг чинь өнөөдөр чинь нийслэлийн хэмжээнд 3500 төрийн албаа хаагч ажиллаж байна гэнэ л дээ. Яг зөв. Тийм. Тэгэхээр зөв таарсан байна. Тэгээд энэ нь штэ хотоос одоо төрийн үйлчлэгээ авч байгаа хүмүүс би ойлгож чинь л та хизээч сэтгэл ханамжтай байхгүй. Хүмүүс заавал нэг тийм бухимдах сэтгэл дундуур байх юм олцдог. Гэхдээ энэ 3500 хүн чинь таны яриад байгаа энэ том юмд одоо нэг баг болж богинохон хугацаанд ажиллахын тухай яриад байна л да. Тэр бэлтгэлтэй байна. Тийм. Би бол тийм сайн дүн тавихгүй. Өөрөөр хэлбэл яг төрийн албанд бэлтгэгдсэн одоо албан хаагч нар энд одоо 100% ажиллаж байгаа нүг үгүй. Ер нь ажлын байрны тодорхойлтын хүрээнд ажиллана гэдэг нь бол үүргээ биелүүлж байгаа хэрэг биш. Өөрөөр хэлбэл тэр хүн сэтгэл хэрэгтэй байхгүй юу? Сэтгэл хэрэгтэй. Тэгэхээр зэрэг тийм сэтгэл одоо энэ 3500-д бүгдд нь байна уу? Би шууд үгүй л гэж хэлдэг. Бүгдээрээ үгүй байна. Өөрөөр хэлбэл би тэднэрт юу гэж хэлдэг вэ гэвэл хувийн хвшлийн оролцоогүйгээр Улаанбаатар хотын хөгжлийг шин шатанд гаргачихна, Улаанбаатар хотыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаад дарга нар байвал яг одоо гэртээ аргаал би хэлчихэд байгаа. Гэртээ арга гэдэг нь бол байхгүй соёлтой айтах хэлээд байна шүү дээ. Өөрөлдвөл нийслэлийн иргэдийн төлөө та ажлын байрны тодорхойлтын хүрээнд ажиллахгүй, та сэтгэл гаргаж ажиллах ёстой, санаачлагтай ажиллах ёстой. Гэт ингээд зөндөө юмнууд ярих хэрэгтэй. Тэгэхээр зэрэг татвар төлөгчдийн мөнгөөр салинжиж байгаа тэр төрлийн албан хаагч нар бол бас цаашаа арай өөр байдлаар ажиллах жанцантай. Учир жанцантай гэж хэлэх гээд байхгүй. Тэгэхээр тэр хангалтгүй байгаа нь бол одоо нууцгүй үнэ.
За ингээд 3 цаг тавьж байлаа. Яг энэний ард. Яг тэгвэл нэвтрүүлгийн маань цаг дуусах гэж байна. Ер нь нэг юм шүү. Энэ юм их чаа. Улсын төсөв, нийслэлийн төсөв гэсэн хоёрхан их үйлсвэрээс хязгаарч Улаанбаатар хотын хөгжлийг цаашдаа ярих боломжгүй юм байна. Улсын төсөв, нийслэлийн төсөв гэсэн хоёрхан санхүүгийн их үйлсвэрээс хязгаарч Улаанбаатар хотын хөгжлийг шинж чадна гаргахгүй. Ярихгүй. Бас л ярьж байна. Тэгэхээр бид нар өөр амьдрах арга ухаанаар цаашдаа амьдрах хэрэгтэй. Тэрэнд чөлөө төс юм аа. За яг тий. Тэрний нэг элемент нь те нэг одоо байж болох өнцг нь бол Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөө төс байгуулна гэдэг бол энэ одоо нэн тэргүүний тулгамдсан маш чухал асуудал байна. Өөрөөр хэлбэл хотын энэ олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндсэн нь бол ажлын байр болох юм байна. Тэгэхээр тэр ажлын байр хаана бий болдго юм бэ гэхээр магад тэр no tax-тай free zone буюу тэр одоо нэг эдийн засгийн тусгай бүс дотор чинь тэр ажлын байрууд олон арваараа бий болох юм байна. Тэгэхээр тийм боломжийг нь олгож өгөөч их хурлын гишүүдэл гэж хэлмээр байгаа байхгүй юу? За тэгээд эргээл их хурлын гишүүдээр очихлоо доо. За яах вэ? Очихсоор би очие одоо. За ингээд би нэвтрүүл одоо энэ цэвэгээр шууд нэвтрүүлгээ өргөдөг болсноос хойш би гишүүдтэйг нь одоо гишүүд ярьсаар байгаа. Зочилтоо нэг богинохон түүх яриад дүнэлтийн сонсоод нэвтрүүлгээ өндөрлөгээ. Тэгээд би танд нэг ийм түүх ярих гэж утсан юм аа. Нэг хүн иржилтэй нэг мэрэгэн ухаантай хүн дээр за ухаант мэрэгэн ах минь одоо надад одоо ухаанаа хайрлаа. Би одоо маш олон хүн удирдах нэ. Одоо яаж ажиллаа хийх сайн хийх арга байд юм бэ хэлж өгөөч гэж гэнэ. Тэгсэн нөгөө хүн тушаал өгч сураа гэж гэнэ. Тэгсэн нөгөө дарга болох гэж байгаа хүн үгүй тушаал бол тушаал ч энэ чинь сураад ах юу ийсэн гэж л дээ. Тэгсэн нөгөө мэрэгэн хүн хамгийн гол нь ажилтнууд чинь тушаал авч байгаагаа ойлгохгүй байх хэрэгтэй гэсэн. Тушааж байгаагаа энэ хүн надад тушааж ийн гэж ойлгохгүй байх хэрэгтэй гэж хэлсэн гэдэг. Энэ бол зүгээр түүх. Танд юу бодогдож байна? Би зүгээр албан тушаалтан ажилтан дарга зэрэг гэж харахаасаа илүүтэйгээр бид нар хүний хорвоод ажиллаж амьдарч байгаа гэдэг өнцгөөс нь шууд бодогдоод эхэлчлээ л дээ. Тэгээд хүний хорвоод хэн нь хэн байх гэдэг бол чухал биш. Хүн нь хэн бэ гэдэг их чухал юм байна гэж ойлгодог. Дарга зэрэг байх нь ч нэг чухал биш. Хүний хорвоо штэ. Тэгээд энэ хорвоо та тэр амьдарч байгаа хорвоо хүний хорвоо гэдэг. Би юу гэж ойлгож байна гэхдээ зэрэг та за энэ нэг дарга тушаагаа дунлаа гэж ойлгохгүй. Би хийх систем байж штэ гэж гүүх. Энэ хоёрын тухай ярьсан баха гэж бодсон. За энэ бол мандалагч хүн өөрийнхөө дэргэд хинээнүүдийг биш хүн байлгана гэдэг чухал байхгүй. Тэгэхээр хүн байсан бол таны хэлснээр шууд ойлгох байхаа. За таны дүгнэлтээ юм байлаа. За ингээд үзэл бодлын зэрэг нэвтрүүлгийн маань энэ дугаар өгөр өндөрлж байна. Ингээд таны ажилд амжилт хүсье. Маш их цаг хугацаатай уралдсан, олон хүмүүсийг өөртөө урвуулсан сайн талаар шүү дээ, тийм ээ. Санаа бодолтой нэгтгсэн ийм сар өдрөө таны хүлээж байгаа юм байна. Ингээд бас нийслэлд маань аяттай, зүйтэй дараагийн өдрүүдэд хүмүүс бухимдуулаагүй сайхан үйл явдлууд мэдээнүүд үргэлжлээсэй гэж бодож байна. Ингээ баярлалаа танд. За баярлалаа. Үзэл бодлын зэрэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөө. Өнөөдрийн нэвтрүүлэгт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга давг оролцлоо. Сайхан амраарай үзэгчдээ.